Нандаа мөн хоёрын зүгээс вологтой мань хамтдаа байдаг та бүхэндээ өглөө өдөр арай мэндийг хүргэж байна. Завгүй өдрүүдийн дундах жижигхэн аялал амралтай хүргэдэг вологийн мань 5 дахь дугаар хүрэх гэж байна. За энэ удаа бит хоёр нь аялал амралтаа хөгжмийн хэмнэлээр эхлүүлсэн. За учир нь юу вэ гэвэл жил болгоны 5-6 дугаар сард Чех улсын хэмжээнд музейн үдэш фестивалыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгэхээр олон хотод музей, галерианууд оройн цагаар үүд хаалгаа нээгээд түүх урлаг хөгжмийг нэг дор мэдрэх боломжийг олгодог. Тэгэхээр энэ одоо фестивалийн үеэр музейнүүд нь үн төлбөргүй болдоо гэсэн. За битээр нь энэ удаа Фараг хотын музейн үдэштэй танилцсан. За битэрийн энэхүү өдрийн амралт аялалт маань маш гайхалтай хөгжмийн хэмнэлээр эхэлсэн. За энэ үдэш бүхэлдээ хот тэмээ баярын уур амьсгалд омжчихсан. За хажууд нь маш том хэмжээтэй авраг гэрэлт сарыг байрлуулчихсан. За тэнд бол хүмүүс одоо тэрний хажууд бол зураг авахуулаад бичлэгээ хийгээд маш гайхалтай тэр мэдрэмжийг төрүүлсэн. Битээр нь бас яаж зүгээр ах уу? Бичлэг зураг хийж амжсан. За тэгээд одоо яг тэр музейн ханан дээр видео маpping буюу тийм ээ өнгөрсөн өнөө үеийг гэрэлт өнгөөр хамилуулад бидрэг бүр алмаар болсон. Хүн болго уцаа гаргаж ирээд бичижсэн. Гэрлэн одоо шоуг үзүүлсэн. За тэн дээр одоо хүний дүрстэй тэр тухайн одоо барилгын одоо тэр хан дээр өнгөрсөн одоо ирээдүйн үеийг одоо гэрэл өнгөөр хамилуулад бидрийг бүр алмааруулж чадсан. Маш гоё гайхалтай санагдсан. За тэгээ бид хоёр нь амьд хөгжмөө мэдрээд нэлээд хэсэг жоохон чийлэр зогсож байгаа. Тэр гайхалтай гэрэл царны хажууд зураг авахуулаад тэгээд музей руу мэдээж очрол зогсоод орсон. За очрол зогсож байхдаа тэр музейн одоо тэр байрлалын хан дээр гарч байгаа тэр видео маpping буюу тэр гэрлэн шоуг үзэж сонирхоод тэгээд музей руу орсон. За мэдээж Фарагийн Сити музей буюу тий одоо энэ Фараг хотын музей 1898 онд байгуулагдсан юм байна лээ. Тэгэхээр энэ хүү музей нь одоо өөрө баялаг төвхтэй юм байна. Хамгийн их сэтгэл төрүүлсэн нь одоо битэрийн дортлогчийн оронгууд гэрлэн үзүүлбэр дээр одоо музей маань ингээд бүтсэн юм байна лээ. Дөрөв зууны Фараг хотын одоо хотыг маш нарийн хийцтэйгээр дүрсэлсэн 3D цаасан загвар байсан. Мөн одоо археологийн олдуур, түүхэн, гэрэл зураг мэдээж одоо интегратив дэлгэцээр үзүүлэнгүүд үзүүлээд Фараг хотын өнгөрсөн үеийг илүү ойроос мэдрүүлэх тэр боломжийг олгодгоороо энэ музей одоо тэр онцлог нь байсан. Тэгээ маш сонирхолтой санагдчихсэн. Дэлгэцэн дээр Фараг хотын үүсэл хөгжлийг өнгөрсөн одоо ирээдүйн одоо тэр гайхалтай зүйлийг дүрслэн үзүүлчихсэн. За цаашаа алхаа явж исэн чинь мөн одоо тий интегратив одоо дэлгэцэн дээр тухайн үеийн одоо амьдралын хэв маяг, хэвшил бүх онцлогуудыг ингээд дэлгэц олхон дээр ингээд яг он сартаа ингээд жил дараалтаа ингээд үзүүлж ирснээр онцлог байсан шүү. Тэгэхээр энэ өдөш бит хоёр нь нэг олон юм ярилгүйгээр хамтдаа бас энэ вологийнхоо онцлог зүйлүүдийг дуугүйхэн та хэдтэй мэдрүүлэхийг хүсэж байна. Тэгэхээр энэ үдшийн гайхалтай аялын влог амралтаараа бит хоёр нь хөгжим, гэрэл, урлаг, түүх, технологи гэд нэгэн үдшийг гайхалтай мэдэрч чадсан. Тэгэхээр хамтдаа бас энэ гайхалтай Фарагийн музейн үдшийг мэдрээрэй гэж хүсэж байна. Тэгээ өнөөдрийн влог маань нэх олон юм ярихгүйгээр та бүхэндээ чимээгүйхэн энэ гайхалтай үдшийг мэдрүүлье.
Тэгээ дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай.